Бүгдээрээ сайн байцгаана уу? Уншлах сонсох өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн уншлагын сэдэв таны сүнсний зорилго. За таны сүнс ер нь яах гэж энэ хорвоо дэлхий дээр ирсэн юм болоо гэдэг. За уншлах хийх гэж байна. За сонголтоо зөв хийгээрэй. За тэгээд дараах хэсгээс өөрийнхөө сонгосон картын уншлагыг сонсоорой. За энэ группыг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлэх гэж байна. За эдгээр үзрүүд дээр яг юу хэлж байна? Картууд. Таны сүнсний зорилго яг юу юм болоо гэсэн сэдвээр. За Важравани буюу энэ нар хажид бурхан байхгүй юм. За та нар хажид буюу нэлээд дошкон бурхан сонгосон байна. За энэ бол нэлээд дотоодын гал, ирч, хүч, ихтэй бас нөгөө сонголтын эсрэг 2 дугаар сонголтын дээр байсан грин тара буюу ногоон дарих бурханаас бол арай өөр төрлийн дошкон бурхан байхгүй юу? Дошкон эмэгтэй бурхан. Залуу эмэгтэй бурхан. Энэ ногоон дарих бол жишээ нь ээж бурхан шүү дээ, тий? Инэрлийн ээж бурхан. Энэ залуу эмэгтэй байхгүй юу? Хүнээр ийм эмэгтэй хүний насаар тооцох юм бол 17, 18 настай, 20 хүрээгүй насны залуу, эд залуу насны 17, 18 насны эмэгтэй тэгээд дошкон бурхан. За тэгээд тийм наснда гэгээрч тийм наснда гэгээрч бурхан болсон юм билгүй дээ. Тэгээд их л тийм залуу ширүүн дошкон бурхан гэсэн үг. За энэ бурхан болохоор нэлийн тийм тарины хүчтэй шидийн энэ аягандаа хүртэл ингээд юм. Цус байхгүй юм. Цус дүүрэгчсэн аяг барьцсан. Тэгээ хүний нөгөө цусыг ууж байгаа гэсэн тийм. Тэгтээ тэр нь мэдээж тийм аимшигын байдлаар бол бурхад мэдээж төсөөллөөр юу гэх юм. Юу гэх юм бэ? Зөөрлүүлэн тийм зөөрлүүлэн үзүүлдэг байхгүй юу? Тэгэхээр тэр улаан цусаар юу илэрхийлж байгаа нөхөр уур, хилэн, омог, бардан байдал, зан хүний нэг галт урлзүүлэн уурлуулдаг эсвэл хүсэл тачаал тийм ээ. Тэр бүхнийг таслан зогсооно гэсэн тийм бурхан байхгүй. Хүн дотроосоо цус хөөрөөд, цөс хөөрөөд гэдэг шиг ингэж хөөрөөд идэг. Тэрийг таслан зогсоох талдаа их тийм хүчтэйгээр тийм өршөөл инрэлтэй ээж бурхан шиг биш юм байна л да. За тэгэхээр энэ бурхан яг юу хэлэх гээд юм хэрэг таны сонголтын бурхан дотоодын чин галыг таныг сэрж гинэ. Дотоодын гал чинь хүчтэйгээр сэрж гинэ гэж. Айдсыг давах тий. Уур умгийг давах. Хүсэл шунлыг давах. Ийм энерги танд ирж байгааг тэгээд өөрийгөө нээх энерги. Та голтол жишээ нь өөрийгөө ингээд дараад амьдарч исэн бол одоо дарагдахгүй гарч ирэх цагийг бас илэр. Дотоодын хүчээ дотор нь уугаад исэн бол тэр нөгөө юм хүчтэй юм бурхан чинь дошкон учраас тэгж хүлээгээд байхгүй юм л да. Ингээд нөгөө зад татаад гарч ирнэ гэдэг шиг л. Дотоодын бурхан чинь таны дотоодын бурхан гэж гарч ирэх гээд байгаа тийм цаг үеийг илэрхийлж. За mirror тантай уулзж байгаа. Та өөрийгөө толинд харж байгаатай адилхан тантай уулзж байгаа хүмүүс таны тусгал. Энэ таны тусгал. Энерги дууддаг. Толинд харсан дүрс өөртөөгөө ижил энергийг дууддаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр таны сүнслэгийн ижил төвшний хүмүүс тань руу бас ойртож байгаа цаг үе байна. Тэгэхээр нөгөө магадгүй энэ дотоодоос нэг юм хадгаад эхлэхээр тийм дотоодын сүнслэг гарах гад хадгаад эхлэхээр та өөрийгөө хайгаад магадгүй яг адилхан өөртөөгөө ижилхэн зоригтой хөлсөлтэй
ойртож уулзах гэж байгаа цаг үе ч юм уу те. Таны ойр орчин тантай уулзраад байгаа хүмүүс таны дотор талыг ил гаргаж ирээд танд харуулад байгаа юм шиг хүмүүс байгаа шүү гэж хэлэх гээд байгаа гэсэн үг. Мөн зарим талаараа дотоодын ертөнцийн өөрчлөлт дотгошох энэ сүнслэгийн ажлыг бас хэлж байгаа. Энэ хүнийг одоо сонсож, ойлгож, суралцах тал дээр ажиллаж эхэлснийг магадгүй та бясалгал хийгээд өөрийгөө таньж мэдэх гээд сууж байгаа хэл та. Тэгэхээр таны өсөлт болохоор сүнслэгийн өсөлт болохоор гадна талаас биш яг дотроос ч нэхлэнэ гинэ. Та гаднаас хайгаад өөрийгөө олохгүй дотор талаасаа хайж иж өөрийгөө олно. Ер нь л тийм л байдаг л да. Гэхдээ хүмүүс тэрийг мэдгүй учраас тэр намайг аврах болов, энэ надад туслах болов, ингэх болов, тэгэх болов гэд төөрөлдөд яваад байдгаа гэсэн санаа. За, the age of light гэж байгаа тийм. Таныг энэ замд угаасаа бэлтгэгдэж ирсэн гинэ таны сүнс. Энэ цаг хугацаанд тийм. Ингэж сүнслэгийг сэрээхийн төлөө энэ замд л бэлтгэгдээд ирсэн сүнс. Олон амьдралын туршлагатай нэлээд хөгшин сүнс байхаа. Тэгээ хөгшин сүнс учраас юм хүчтэй сэрэж мэрэж байгаа. Яг л өмнөх амьдралын туршлагууд байгаа учраас танд хуримтлагдсан, туршлагдсан мэдээлэл, мэдлэг дотор ч бүр хангалттай дүүрэн байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр энэ цаг хугацаанд таныг нэлээд хүчтэйгээр сэгсэрд сэрэх бас тийм юм байгаах таны сүнсний зорилгонд. Тэгээ таныг аль хэдийн бэлэн байна. Бэлэн болсон хүн. Энэ насандаа ч урд насандаа ч ер нь бэлэн болсон хүн гэж хэлээд байна. За she of the lotus эмэгтэйлэг нэрэг те. Гүн ухааны бүр гүний ухааны зөөлөн хүч, эмэгтэйлэг хэрнээ зөөлөн хүч. Энэ бурхан дошгон хүч. Энд зөөлөн хүч. Тэгэхээр та нэг юм аль нэг нь ч даваад гарчих хэмжээний дотоодын мөн чанартай олон удаагийн туршлагатай сүнсээ гэсэн үг. Маш гүн мэдрэмжтэй илэрхийлээд байхгүй юу? За, бүр тэрээр зогсохгүй юу гэж нөхөр spiritual teacher гэж байгаа. Та ч нэг өсөндөө өөрөө сэрэх юм чинь одоо нэг хурдан сэрэж энэ наснд чи одоо нэг хэдхэн жил шүү дээ одоо 70 жил юм уу 80 жил юм уу 90 жил юм уу их сайндаа 100 жил л. 100 жил баг явж чадахгүй л ихэнх нь те. Тэгэхээр унтаа чигээрээ байгаад ээж болохгүй учраас таны хүчтэйгэр сэгсэрт сэрээгээд дотоодын мэдлэгийг чинь гаргаж ирж өөрийг чинь таниулж мэдүүлээд яах гэдэг нөхөр spiritual teacher буюу сүнслэгийн багш хэлэх гэдэг юм. Таны сүнс чинь тийм үүрэг даалгавартай. Өөрийгөө сэрээгээд тэр дээдрэнгүү таны суурьнд мэдлэг нь хангалттай авах дотоод сүнслэгт чинь. Тэгэхээр нэмж жоохон суралцаж одоо энэ цагийн үе хүмүүстэй тохирсон хэлээр ярьж ойлгуулахын тулд жоохон суралцаж судлаад за тэгээд ер нь бусдыг чиглүүлэх заах нэгсэн багш хүний нэр байгаа даа. Багш хүн ч өөрөө унтчихад ээж болохгүй гэдэг шиг тийм болохоор танд ийм үүрэг даалгавар байгаа учраас та одоо ингэж нэг хэсэг улсууд нь бас ингэж даалгавраа гүйцэтгэж явж л байгаа хэл та тий. Тэгээд одооноос бас одоо үүргээ гүйцэтгэж эхлэх улсууд ч бас байгаа. За таны сүнслэг бол нэлийн үүрэг хариуцлагатай, даалгавартай хүн байх нэ. Зөвхөн ганцхан өөрийн сүнсээр тогтохгүй олон хүмүүсийг зааж чиглүүлэх үүрэгтэй байна. Тэгээ энд бас өшөө илүү давхар одоо мэдээж тийм өөрийн мэдгээс гадна суралцах юм бас маш их байгаа шүү дээ. Нэмж суралцах юм. Сүнслэгийг өөрийг нь хөгжүүлж тэжээж одоо суралцах юм. Тэрийг өшөө бүр гүнзгийрүүл судлах бас үүрэгтэй гинэ. Тийм зоригтой гэж ирсэн шин. Зориг нь. Одоо нэг мэддгээ заагаад өөрийг гүнзгийрээд мэддгээ заагаад явах нэг ийм юм байх нь.
Ер нь тэгээ багш хүн тэмүүлээд үстэй тий. Өөрөө гүнзгийр судалж байгаа. Тэгээд өөрөө бусдад заагаад эхэлдэг. Яг тэр л. За gracious receptivity гэдэг. Таныг энергийг, мэдрэмжийг зөн совинг хүлээн авах одоо тийм хүлээн авах тийм мэдрэмж өндөртэй гинэ. Хүлээн авах чадвар өндөртэй, мэдрэмж өндөртэй. Бодлороо, зөн совингоороо яг тэлийн олон жилийн туулалт туршлаган танд байгаа учраас нэг Нантунако гэдэг чи одоо юу вэ? Нэг тийм зөн совинд нэг юм ингээл ороод ирдэг, тэр нь таардаг, тохирдог. Ер нь нэг өөрийнхөө зөн совингоор чиглүүлэгдээд өнөөдөр ч гэсэн хүртэл амьдраад ирсэн байх л та бодолтой. За тэгээд та хүлээж авахаас гадна тэрийгээ бас нөгөө суралцсан хүн дамжуулах үүрэгтэй. Мэдрэмжээ дамжуулах. Яг л таны мэдрэмж нь дандаа өмнө суралцсан юмнууд чи мэдрэмж орж ирээд байгаа учраас тэрийгээ бусдад нөгөө дамжуулах бас л нөгөө багшийн чинь үүрэг байгаад байна л гэсэн үг. За third eye 3 дахь бэлгийн мэлми те. Зүүн совингийн мэлми. Дотоодын хараа, дотгошоогоо өөрийгөө харж мэдэрч таних тэр мэлми чинь одоо хурдан сэргийж одоо тэр мэдрэмж сайжирч ер нь тэгэл зүүн совин шүү дээ 3 дахь мэлми чинь. Хон дээр нүд гараад ирэхгүй ч гэсэн дотоодын хараа гэсэн үг шүү дээ. Тэр л маш их тийм сайжрах хэрэгтэй хүн байна. Хамгийн том мэдрэмж энд байна. Магадгүй нэг за эндээс нэг юм ингэж л өөрчлөгдөх байх та. За тэгэх байх та гэж зүүн совингоор орж ирээд идэг л гэсэн үг. За тэгэхээр таны амьдралын сүнсний зорилго бол тэ суралцаа зогсохгүй багшлах бусдыг чиглүүлэхээр ирсэн. Таны амьдралд болж байгаа бүхэн болсон бүхэн сайнын ч муугийн ч бас зөндөө үтсэн байгаа. Дандаа дардан байгаагүй. Ингээ ийм багш болох үүрэгтэй зорилготой хүн бол яг энэ одоо сэрэх хүртэлх энэ насанд ирээд сэрэх хүртэлх хугацаанд нилээн хөөрхөн бас амьдралд бас нилээн хөөрхөн бүдчиж тонгочиж явж ижил өөрийгөө олж байгаа. Ойлгомжгүй юмнууд их байсан. Ойлгохын төлөө та суралцах, судлах шаардлага байсан учраас л танд энэ бүхэн тохиолдоод байсан гэсэн үг шүү тийм. Таныг бэлтгээд байсан л гэсэн үг. Та өөрийгөө ямар одоо юу гэх юм азгүй ч юм бэ гэх юм уу? Тавилангүй ч юм бэ гэх юм уу? Хүмүүс гоё ингээд нэг урсгалаараа сайхан амьдраад байхад би яагаад ингэж зовох ёстой мостой гэд ингээд бодож исэн цаг үед танд байж л байсан байж таараа зөндөө. Тэр бүхэн чинь таныг өөрийг чинь бэлтгэж ягаад яг тэр туулсан туршлага зам заавраараа бусдад зааж өгөх гээд байгаа учраас танд бусдаас илүү юмыг үзүүлж туршиж зааж одоо бэлтгэсэн гэсэн гээд байна л да тийм. Тэгээ одоо бол таныг аль хэдийн бэлэн болж байна. Одоо заах хэмжээнд ирсэн. Тэр таны тэр өөрөө мэдрээд идэг, ойлгоод идэг юмнууд чинь үнэн гэнэ л дээ. Тэгэхээр та тэрэндээ эргэлзэлгүй итгээрэй гэд нэг юу гэлээ нэг тийм үгтэй дуу идэг лөө. Эргэлзэлгүй итгээрэй гэдэг тийм яг тэр орж ирчихлээ шүү дээ. Эргэлзэлгүй итгээрэй гэж юм. Одоо тэгээд эргэлзээд байгаад ээж болохгүй байна л да цаг хугацааны хувьд. Өөрийгөө нээж илрүүлээд бусдад туслах нэг гол үндсэн сүнснийхээ зорилго руу орж эхлэхгүй бол одоо амьдрал чинь хэдэн ч настай байлээ. Нөгөө үүрэг зорилго амлсан гэрэлсэн бүхнээ хийхгүй буцаад явж болох үү гэдэг шиг. Тийм болохоор тэр бодолд таны хаа нэгтэй байгаа л ах юм. За зөвхөн тэгэхээр ганцхан сүнсний амьдрал, ганцхан сүнсний зорилгоороо амьдрах гэж ирээгүй. Ихээ том зорилготой гэсэн үг. Та маш эерэг хүн байгаа. Маш зөөлөн хүн. Зөөлөн хүн учраас маш их зовоод ирсэн баг.
Тийм тусмаа зөөлөн хүч буюу маш их хүчрхэг болсон. За тэгэд зөндөө ер нь ингээл бүх мессеж, бүх картууд таны амьдралын зорилгын тухай хэлээд байна тий. Тэгээ одоо эцэст нь базаад хэлэхэд юу гэхээр өөрийнхөө дотоодын мэдлэгийг, ухаарлыг ашиглаад тэгэд бусдыг бусд хүмүүсийг сэрэх юм байна л да тий. Ерөөсөө сэрэх үүрэгтэй. Энэ багш хүн чинь сэрэх, туулал туршлагаараа бусдыг сэрэх, дуудах, уурих, залах. Хөөе сэрээч гэдээ очиод ингээд тогших. Тэгээд таны энэ өнөөдрийг хүртэл туулсан туршлагыг чинь сэрж байгаа хүмүүс яахаа мэдэхгүй учраа олохгүй байхад нь та чиглүүлээд заах хэрэгтэй. За тэгэхээр таны үүрэг зорилго ихээхэн чухал үүрэг зорилготой хүн байжээ гэж сүнсний чинь үүрэг зорилго. За тэгэхээр та үүргээ гүйцэтгээрэй. Баярлалаа. Баяртай. Амжилт хүсье. За 2 дугаар групп. За ногоон дарих бурхныг сонгосон хүмүүсийн уншлага эхлэх гэж байна. За таны сүнсний үүрэг зорилго. За тэр the ever unfolding rose гэсэн. За энэ хүчээр юу хэлэх гээд юм хэрэг. Таныг одоо дотоодоосоо сэрж ийн гэн. Дотоодоосоо сэрж ийна гэдэг чинь сүнсний сэрэлт явж эхэлж ийна гэсэн үг. Нилээн өөрчлөлттэй, нилээн эмзэг байгааг илэрхийлж. Сүнслэг өсөх тусам нөгөө нэг юу гин өнгөрсөнд болсон бүхэн өнгөрсөн шарах ухаарл болох жишээ нэ тийм ээ. Ерөөсөө л тэр л дээ. Дандаа шархлаагүйгээр одоо өөрийгөө олчихсан сүнс гэж юу нэг байдгүй бах тийм. Тийм болохоор өнгөрсөн шарах нь намайг тэр цаг үед ингэжсэн юм. Одоо надад ийм хэрэг болох байсан учраас тохиолдсон юм байна штэ энэ төр гэдэг тийм ойлголт ухаарлыг хэлээд байгаа. Тэгэхээр таны туулаад ирсэн туршлагач нь таныг зовоосон бүхэн чинь одоо эргээд танд одоо нэмэр тусаа өгж эхэлж гин гэх үү? Таныг нээх гээд тийм бүхэн тохиолдоод байсан юм байна штэ гэдгийг та ойлгож ухаарч эхэлж байгаа гэсэн үг. За зарим хүмүүс нь болохоор одоо бас тийм учраа болохгүй ингээд яаж одоо тийм замдаа яваа гэсэн үг. За Starseed таны жирийн биш гинэ тийм. Нилээн жирийн биш. Сүнслэгчийн ерөөлөө жирийн биш. Дотоодын дуу хоолой чинь нилээн хүчтэй. Өөр замаар явах ёстой сүнс гэн. Зүгээр ингээ урсгалаараа урсаад явчих байгаа сүнс биш. Өөрийг дагалгавар зоригтой сүнс гэж хэлдэг. Ер нь сүнс болгон зоригтой л да бүгдөө зориггүй биш. Тэгвэл зүгээр л нэг хүний амьдралаар амьдраад үзье гэсэн бас байдаг л гэж байгаа шүү дээ. Хүн чинь нэрээ сонноос мал байж байгаад хүний төрөлд орно. Мор байж байгаад хүний төрөлд орно. Муу байсан доошо буцаад унана гэд ингээд байгаад байгаа шүү дээ. Гэх жишээний ер нь бол ингээд сүнс бол тийм маш ингээд юу болгондоо төрөл болгондоо л зоригтой байдаг. Тэгэхээр таны одоогийн байгаа сүнс болохоор яг яаж юм хэр те одоогийн байгаа биш л те сүнс ер нь тэгээд биенээс биенд л дамжиж байгаа болохоос биш одоогийн байх ч гэж юу ах вэ тийм таны одоогийн амьдралын зорилго юм байна тийм та бусдаас нэг өөр юм шиг танд санагддаг мэдрэмж төрдөг байх. За тэр чинь угаасаа л тэр мэдрэмж чинь зөв гэнэ. Яагаад гэвэл та бусдаас угаасаа өөр гинэ танийг. Угаасаа л би тэрийг харин хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. За энэ throat chakra та юмыг айгүй ойлгож ухаарсан хэрнээ.
тэр ухаарлынхаа талаар ам нээдгүй ч юм уу, ярьдггүй ч юм уу, хэлдэггүй ч юм уу, бодол санаа чинь бусдаас өөр байгаад байхад тэрийгэ дандаа дотроо ингэж хадгалдаг, дагдаг төрлийн хүн юм шиг байна. Тэгэхээр та бол ингээ мэддэг, чаддаг бодлоо ингэж гаргаад эхэлснээрээ таны энергийн урсгал ингээ зөв болох ёстой гинэ. Нөгөө зөв голдролдоо орно. Тэгэхгүй бол таны нөгөө мэдж байгаа хэлэхгүй тагалсан бодол санаа бүх юм чинь нэгсэндээ дотроо хоримтлагцаар байгаад энергийн урсгалын бөглөрөл буюу энерги чинь чөлөөтэй гүйж гаргахгүй болохоор нэмж юм ордгоо нэг юм байна. Одоо нэг сав байна штэ. Та одоо нэг 3 бетон, 5 бетон байя гэд ингээ бодохоор. Дээрээс нь хийгээд ахаар дүүр нүдтэй тийм. Тэгэхээр тэр чи аль нэг тийш нь гаргах эсвэл хуучингийн асгах ч юм уу ингээд хэрэгтэй штэ. Тэгжиж дараагийн шин мэдлэг сэлгэлт ингэж орж ирж ингэж энергийн урсгал нь зөв болох гэдэг байхгүй юу? Гэтэл гаргахгүй болохоор бөглөрөөд байна гэх энергийн урсгалын таглаанд орсон гэсэн үг. Нэг тиймэрхүү юм хэлээд байна тийм. За тэгээд таныг доторх олон хадгалж байгаа бодлуудаа гаргах, түгээх тусам танд хэрэгтэй шин нөгөө апдейт компьютероор бол апдейт хийх юм байна. Тэр таныг бол энэ хоолой, дуу хоолой чинь бусдаас өөр учраас тэрийг харин ч бүр өөрийнхөө онцгой байдлыг хүлээн зөвшөөрөөд тэрийг бас ийм төрлийн хүн бодолтой, ийм төрлийн сэтгэлтэй, ийм төрлийн санаатай, ийм туршлага туулалтай хүн бас байдаг шүү гэдгийг гадагшин цацаж хүргэж одоо хүмүүст хүргэх гин. Тэр чинь таны дуу хоолойны хүч гинэ тийм. Таны хүч бол энэ таны энэ хоолой магадгүй бүр ингээд нэг дуулмаар санагдаад байдаг хэрнээ дуулахгүй ингээд сайхан дуу хоолойтой ирнэ. Тэрийг дараад байдаг хүн байж бас болно шүү дээ. Шал өөр шалтгаануудаар. Түнс таны тэр дуу хоолой чинь хүмүүст хүрж явах ёстой хоолойг хүргэхгүй байх жишээ шүү энэ бол. За тийм юм хэлж байна. За healing. Таныг өөрийгөө эдгэрч байна гэж байна. Одоо бол сүнслэг эдгэрчл үнтэй. Дотор чинь их цэвэршилтүүд явагдаж байгааг. Одоо тэр хуучингийг гаргаад өгчвөл бүр цэвэршээд бүр шинэлжлэгдэх гээд байна л да. Мөн өөрийгөө одооноос ойлгож эхэлж байгаа гинэ таныг. Өмнө нь би нэг бусдаас өөр юм шиг байна. Одоо ямар учиртай, яга бусдаа ижил биш юм бол ингээд бодоод байдаг гэсэн бол угаасаа бусдаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа одооноос ойлгож эхэлж байгааг. За тэгэхээр танд өөрийгөө эдгээх нь хамгийн чухал. Уучин муу бодол санаа тэр хоолойны хүрд бүрдэг таглаад байсан болгоныг гаргаад өөрийгөө эдгэж имжлэх нь хамгийн чухал цаг үе гэж. За fire гал тий. Таны дотоодын гал асаж байна. Хүсэл тэмүүлэл чинь нэмэгдэж байгааг. Тийм хөдөлгөөн орж эхэлж байгааг. Одоо болвол зогсож болсон. Дотроос ч гал шатаад энэ нэг юмнууд ингээд зөндөө яагаад тахад одоо таныг ингээд хөдөлгөөнд орё. Үйл хөдлөл авъя. Одоо хийх цаг нь болсон гэдэг байгаа байхгүй. Дуурж ярих ёстой бол ярьж эхэлье гэдэг. Таныг тэгээд энд нэг юм хэлээд байна. Гэрийн таараа бурхан чинь таныг хамгаалж байна. Өөртөө итгэе. Өөрийгөө инрээ. Таныг зөв чиглэлд хөтлөнө гэдэг байгаа байхгүй юу? Таны сүнслэгт угаасаа ингээд зөв чиглэлийг нь заагаад хөтлөөд явах учраас эдгэж ангаачаад тэгээд бас бүр хамгаална гэж байгаа шүү дээ. Гэрийн таараа бурхан ч ерөөсөө инрэл нэгүслийн их хайрын бурхан учраас яг л ээж хүний энергиэр таныг хамгаална.
Тэгээ бас зөв замд нь таныг ингэ чиглүүлнэ, хөтлөнө гэдэг байхгүй. Та тэгчихгүй ингэчихгүй гэж айх хэрэггүй гэдэг. Тийм болохоор өөрийгөө эдгэхтэр анхаарад гаргах ёстой тэр гацаад байгаа дуу хоолойгоо хүнд хүргээд явах ёстойг хэлээд байгаа юм байна. Гаргах ёстой, хүргэх ёстой гэдэг мэдрэмж танд өөрт чинь байгаад байгаа гэдэг байхгүй хözрийг тийм. Oracle card дээр юу хэлж идэхээр миний энэ хэлэх үг, мессеж хүнд хэрэгтэй. Бусдад чиглэл өгч чаднаа гэдгийг болохоор өөрөө мэдрээд байгаа юм л одоо энд гацаагаад таглаад дүүрчээд байхад гаргахгүй байгаад байна л гэсэн сан. Тэгэхээр таны болохоор spiritual guide energy буюу одоо сүнслэгийн хөтчийн энерги танд байгаа. Энэ дотроос яасан энэ хөрөмтлөгдсөн бүх юмараа ингэж хөтлөх энерги. Нэгсэндээ чиглүүлэгчийн энерги. Тэрийг гаргах чинь ногоон дарах бурхан чиглүүлнэ, таныг энэрнэ, хөтлөнө л гэдэг. За тэгэхээр ойлгомжтой байна тийм. Таныг бол зөв зам дээрээ л уулна байна. Тэгээд таны хүргэх энэ дотроо таглчаад байгаа энерги чинь гол хэлэх гээд байгаа юм. Сүнсний чинь зорилго нь багхгүй. Бүгдийг базаад хэлэхээр юу гэхэд энэ гэхээр тийм. Таны амьдралд өөрчлөлт аль хэзээний явагдаж байна. Хуучин байсан та өөрөөсөө одоо өөрчлөгдсөн юм. Өөрчлөгдөж байна. Яг л ингээд юм үйл явцууд ингээд яг явж байгаа цаг үе ингээд. Чамайг илүү хүчтэй болгохын төлөө өөрчлөгдөж байгаа дандаа. Тэгэхээр таныг бусдаас бол угаасаа өөрөө тэрийгэ өөрийнхөө одоо миний амьдралын миний сүнсний зам мөрн зорилго нь гэдгийг ойлгож ухаарад ахиж тэгж нэг удаанаар дараад яваад илгүүхэн шиг ингэж хүргэж гаргаж эхлэх илэрхийлэх цаг болсон гэдэг. За таны сүнслэг танд ийм л юм хэлхийг хүсээд байна те. Амьдралын зорилго нь учраас зорилгоо хэрэгжүүлмээр байна штэ. Дуграад өчгөлдөө дотор чинь хангалттай дүүрэн мэдлэг байна штэ. Энийг хэрэгтэй хүмүүст нь ингээд гаргаад хилээд яриад өчгөлдөө гэдэг штэ. Айх сандрах юм байхгүй. Яагаад гэвэл гэрийн таараа бурхан харж ин хамгаалж ин чиглүүлж ин штэ гэдэг байгаа байхгүй. Ер нь бол ингээд товчхондоо базаад ярахад заяа. Тэгээд тэгснээрээ яана вэ гэхээр та зөв зам дээрээ гарч амьдрал чинь элбэг, хангалуун, амжилттай болох гэдэг байхгүй. Амьдрах гэж өөр юмд цагаа заваа өрөөд явуулгүй abundance буюу энэ таныг хийх ёстой сүнслэгийн ажлаа хийснээрээ та амжилттай нэгэн болж элбэг дэлбэг хангалуун амьдрах өөрийнхөө яг нөгөө зорьсон гол зорилго зам дээр явнаа гэдгийг. Тэгээд таны наад нөгөө хүрэхгүй дарчаад байгаа юм чинь бусдад гэрэл гээгээ болох одоо үүрэг зорилготой шүү л гэж хэлэх гээд байгаа юм байна. За ингээд таны уншлага энэ хүрээд өндөрлөлөө. За 2 дугаар группийн тий уншлага сонссонд баярлалаа. Амжилт хүсье баяртай. 3 дугаар группийн чиний сүнсний зорилго өгөгдөл нь яг өгөгдөл бишээ. Зорилго нь юу вэ гэдэг тий амьдралын зорилго нь. Сүнс ер нь яагаад энэ амьдралдаа ирсэн болоо гэдэг нэг юм уншлах хийх гэж байна. За таны сонгосон хөзөр бол тий нөгөө 2 сонголтоос бол шил өөр ус одоо нөгөө бурхтын л нэг тийм ертөнц юм байна. Таны сонголтын хөзөр тий. За одоо тэгэхээр Anna Grandmother of Jesus гэн. Энэ болохоор юу хэлэх гээд байна? Таны сүнс болохоор гэрэл тараах
бусдад зам заах ганцаараа биш заяа. Бүр ингээ олонтой бусдтай хамт хөгжих. Нэгсэн тоо нэг баг болж хамтдаа хөгжих гинэ. Анна Soul Family хамтдаа хөгжих гэдэг нь энэ дэр ч гэсэн айгүй олон энэ одоо бурханлагын зам руу ингээ явж байгаа сүнслэгүүд байгаа байхгүй юу? Гэтэл энд бас тийм Soul Family буюу сүнслэгийн гэр бүл. Тэгэхээр ганцаараа биш байна. Бүр сүнслэгийнхаа гэр бүлтэй хамтдаа суралцаад хамтдаа хөгжөөд магадгүй энэ хорвоод яг энэ цаг үед эрэхтэй сүнслэгийн гэр бүлээрээ олноороо бууж ирсэн байх магадлал биш угаасаа тэгж хэлээд байна л да энэ хоёр үзэрдэг. Тэгэхээр хүмүүсийг та ижил зоригтой хүмүүсийг ингэж нэгтгэх өөрөг зоригтой гинэ. Одоо та нэг ихэлснээрээ өөртөөгөө ижилхэн олон хүмүүсийг Soul Family-нуудаа нэгсэндээ олж холбох зоригтой. Тэдэнтэй нөлөөлөх зоригтой. Sorry. За school сургууль энэ бас энэ хоёр хөзрийг хэлэх гээд юм хэрэг тийм. Та ингэ суралцнаа тийм. Эхлээд суралцсан. Сурсныхаа дараа заа гэж хэлээд. Сурсан мэдснийгээ хуваалцсан. Ерөөсөө л энэ сүнслэг одоо ингэж 3 групп гуруулал юм ойролцоо байхгүй. Яг тэгвэл сүнслэг болгон би өөрөө эхлээд суралцъя. Сурсныхаа хүнд заая гэдэг. Тэгтээ чиглэлүүд нь л өөр үүдэг ерөөсөө. Зарим нь хүнийг эдгэж ангааж имчлэх. Зарим нь багшилж яахыг хийх. Зарим нь хамтдаа бүр ингэж суралцыг гэгээрээ бусдыг гэгэрлийн зам руу хөтлөж чирэж ангая гэдэг. Яг тэгэхээр бүгдээрэнд нь тийм эхлээд өөрөө суралцах дараа нь нэг бусдад түгээх гэсэн юм гарч ирээд байгаа. Одоо магадгүй 5-10 хувилбар гаргаж ирсэн ч гэсэн сүнслэг гэдэг юм өөрөө тийм л зоригтой. Бүгдээрээ суралцаад хөгжөөд болвол гэгэрчих зоригтой байхгүй юу? Бүх сүнс адилхан бүр. Хүний биед орж ирсэн ганц энэ чөлөө учрлыг одоо ашиглаад гэж ярьдэн штэ. Энэ бүр зүүнний үзүр дээр будаа тогтохтой адилхан хүний амьдрал ийм үнцэнтэй гэж яриад байдаг штэ. Тэр зөвхөн амьдралтай яриаггүй. Сүнслэг гэдэг юм чинь өөрөө тэгэж ирж иж тэр ховор чөлөө учралд айл болох олноороо гэрэлтэж гэгэрч болвол бурхан болоод энэ ертөнцийн нэг хүлээсээс тасрах зорилготой байхгүй юу? Иргээр л мартцгаачдаг л болохоос биш. Яг тэгвэл мартдаг нь болохоор яадаг вэ гэхээр бүгдийг нь төрөхт нь нөгөө шудраг зэрэг нэг гараанаас сүнслэгийн төвшин ямар байх нь хамаагүй. Дээд төрөлд очоод, дээр газар очоод сүнслэгийн төвшин дээр доор зянда зөндөө байгаа хгүй энэ дэшийн ертөнцид. Гэтэл тэнд яг яаж юм гэхээр бүгднгийг нь бүгдээрээ сүнслэгийн доор байсан нь болохоор жоохон ч гэсэн ахиулъя гэд дээр байсан нь болов бурхан болчих гэд ирцгээж байгаа байхгүй юу бүгдээрээ энэ дэлхий гэдэг газар хэрэгтэй. Тэгээд яаж юм гэхээр бүгднгийн нэг гарнаас гарахгүй л бурхан ч шудраг болохоор бүгднгийн эхийн хөвлөнөөс эхийн хөвлөд байх үедээ бүгдийг санаж идэг гэж байгаа шүү дээ. Нөгөө нь анх нөгөө хүүхэд төрөөд чарлаад уйлдэн шүү дээ төрснийхөө дараа. Тэр үед бүгдийг нь нөгөө дотор датаг нь устгах гэдэг шиг тэгдэг гэж байгаа шүү дээ. Ер нь бол тэгээ сүнслэг нь угаасаа хүчтэй угаасаа хуучин олон одоо юу гэх юм 60 амьдралын одоо туршлагатай хүмүүсийн болохоор хичнээн адилхан хусаад арилгаад явуулсан ч гэсэн юм үлдээд тэрийг нөгөө нэг баг залуу насндаа эргэж санаад байдаг гэсэн үг. Тэгээд жоохон доогуур төрлийн сүнстэй хүн болохоор урд насмасаа бүр ор тас мартдаг гэсэн үг. Тэгэхээр аль нь ч байсан нэг гараанаас гаргадаг. Тэр анхны уйлж байгаа мөчд хүн болж. За тийм болохоор одоо суралцсан багшлан гэдэг юмнуудыг өөртөөгөө ижилхэн хүмүүст туслана л гэдэг гол нь зорилго байхгүй юм сонсч ерөөсөө. Зөвхөн ганцаараа би тэгчий гэж явдаггүй. Туслах угаасаа үүрэгтэй. Тусалснараа буян нэмэгдэж улам илүү заман цайрч яадаг учраас ерөөсөө бүгд угаасаа тэгж ирдэг хэрнээ тэрийг мэдтгүү сандгүй гэдэг юм ярих гэж явж байгаад сая баахан ямарчлаа тийм.
За тэгэхээр танд сурсан мэдснийгээ гаргах, хэлэх, ярих бас шалтгаан шаардлага бас байдаг байх нэ гэсэн үг. За энэ хөгжил дэвшлиг илэрхийлж байгаа. Шин замыг илэрхийлж байгаа. Тэгэхээр хуучиндаа баригдахгүй одоо нөгөө юм хөгжөөд бүр бодит амьдрал дээр харагдаж байгаа амьдрал дээр ч гэсэн юм бүр асар хурдтайгаар одоо хөгжиж шít. Одоо энэ шашинч байсан ч гэсэн бүр ингээ гүнийн гүн рүү өөрөө хөгжиж сураад судалж чадах юм бол бүр дээр үеийн одоо бидний өвөг дээдс амьдарч исэн цаг үеэс бол бүр асар хурдтайгаар ингэж нүг бид нар чинь зөвл мэдээлэл, зөвл мэдлэгээ олж аваа, зөвл хүнтэйг уулзраад явах юм бол чи цаг үе нь бүр тэс өөр болсон. Бүр аль ямар ч салбар дээр зөвхөн сүнслэгийн одоо хөгжлийн замыг яриаг бүх салбар дээр төөрж бодолч хэрэгтэй хэрэггүй юм сурах шаардлагагүй болчихлоо шүү дээ. Яг үнэндээ бол бодит амьдрал дээр ч гэсэн зөвхөн сонирхсан юмаа туртал сураал, зөвхөн сонирхсан юмаар амьдарч, зөвхөн чаддаг юмаар амьдарч болохоор болж байна. За тэгэхээр хуучинтайгаа зууралдахгүй шин системд одоо тэг хуучин системийг хаяад гэсэн үг. Баригдахгүйгээр, зууралдахгүйгээр. Тэгээ шин систем рүү одоо шин замыг ингэж нээх бас нэг тийм одоо нөгөө шинэ үетэйгээ хөл нийлүүлж алхна гэдгийг нэг өсөндөө бас хүмүүст хүргээх, тараах зорилго үүрэг байх шиг. Та хэдэн настай байсан ч хамаагүй шинэ үетэйгээ хөл нийлүүлээд хуучирч хоцрогдож байгаа хүмүүст өөрийнхөө туулал туршлага, дадлага юмаа заагаад хамтдаа хөгжиж явахыг хэлээд. Таны сүнсэнд тийм зорилго байна. Өмнөх 2 өдөр хоёулаа бурханы өдөр сонгосон бас. Бурханлаг улсуудын болохоор бурханлаг улсууд ч яг уу тийм. Бурханы өдөр сонгосон хүмүүсийн зорилго нь өөр өсөн чинь таныг болохоор цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахыг бас их чухал юм байна л да. Таны сүнслэгийн зорилго. Тэгэхгүй бол нөгөө нэг хөгшчүүлгээл одоо одоогийн цаг үеэс хоцроод эсвэл одоо 60-70 оных ингээл одоогийн цаг үеэс хоцроод яг хуучин системд үлдчихэж болохгүй байгаа байхгүй юу? Өө бид нар яг ингээл энийг амьдралаар ингээд дуусчих гээд бодлоо ч гэсэн цаг үе нь өөрөө шаардаа шахаад байна шүү дээ. А тийм болохоор та энэ нэгнээсэндээ гүүрийг холбогч өөрөө сурчаад нөгөө нэг бусдаа бас зааж маагаад ингээ хоцрохгүй тулд бас яв үүрэг зорилготой гэж байна. За. Тэр та нэг юм креатор төрлийн бас нэг бүтээлч төрлийн хүн байх бас магадлалууд маш юм. Өөрөө бүтээдэг хуучин эмийг шин загварлуу авчирж одоо зүгээр энгийн та нэг ховц ойдог хүн байлаа гэхэд за Монгол дэлийг хуучны загвараар нь ойдог хүн байсан байлаа гэхэд одоо Монгол дэлийн загварыг өөрчлөөд шин загвар руу оёод одоогийн залуусын хүсэл сонирхолд нийцүүлэх жишээ нэ. Үндсэн мөн чанарыг алдуулахгүйгээр тэгээд явах жишээ нэ. Энэ ч гэсэн одоо ингээд нэг үүрэг нь багхгүй юу? За тэгэхээр их л тийм чухал үүрэг зорилготой юм байна. За эцсийн зорилго нь болохоор юу гэж юм хэрэг devotee гэсэн энэ хүнзэр. Өөрийнхөө авьяасыг ил гаргах. Бусдад урам өгөх. Бусдад өөрийнхөө авьяасыг зааж сургах үүрэгтэй гинэ тэнэг. Одоо нэг сая нэг дээлэн дээр ярьлаа шүү дээ. Та ойдлчин. Тэрийгээ залуу үедээ зааж өгөх, сургах. Чаддгүй нэгэнд сонирхсон нэгэнд нь зааж өгөх, сургах. За таны ир чадвар хүнд юм зааж өгөх, сургах, өөрийнхөө авьяасыг нээгдэлгэх. За тэр зүгээр дуулдаг хүн байсан, дуучин хүн байлаа гэд бодоход заяа. Дуулдаг чиглэлээ дараагийн үедээ зааж өгөх нь шүү дээ. Жишээ нь дуудалдаг багш байлаа. Хөгжимжүүн адилхан. Энэ тэгэхээр нэг юм авьяастай улсуудын тухай яриад байгаа. Тэгээд тэр авьяасаар энэ олон хүмүүст өөрөө энэ та нэг багшийн одоо авьяастай хүн байлаа гэхэд тэр авьяасаа олон хүмүүст, олон хүүхдүүдэд заах жишээ нэ. За ийм л сүнснийхэн зорилготой хүн байна. Таны энэ амьдралын сүнсний зорилго. За тэгэхээр ерөөсөө л бүгдээр л дороо зорилготой. Тэгэхээр 3 группт багтаагаад бүх хүний сүнсний зорилго ингээд гаргаад хэлээд ийн гэж бол мэдээж бол байхгүй тий. Тийм болохоор танд зарим хэсэг нь ч гэсэн тийм сонгосон онцлогын дотроос чинь бүгдээрээ таардаг юм гэхэд нэг өчүүхэн жоохон хэсэг нь ч гэсэн танд таарж ивэл тэгэл одоо энэ уншлах хийж байгаагийн зорилго нь бүлбэлж байгаа юм шүү.
За тэгэхээр та бол багшлах хүн байжээ. Тийм багшлах авьяасаа түмэнд түгэх одоо тийм үүрэг зорилготой хүн байна гэж хэлэх гээд байна. За ингээд уншлах сонссонд баярлалаа. Баяртай амжилт хүсье.